Улсын хурлын гишүүн Болд оюун гэрэл нарын биетгэлэгчийн газраас хаан уул Багнуур Баханга дүүргүүдийн хороодын засаг дарга нар зохион байгуулагч хэсгийн ахлагч нарт зориулан сошиал медиаг хэрхэн ашиглах, газар өмчлөх хүсэлтэд онлайнаар хэрхэн захиалах талаар сургалт зохион байгууллаа. Ер нь хаан уул Багнуур Баханга дүүрэг юу хийгч юм гэхээр энэ сургалтын өгцнөр юу гэхээр бүх хороод маань өөрсдийн Facebook групптэй болж байгаа. Facebook групптэй болоод иргэдэд хамруулад тэгээ хамгийн сайн одоо иргэдэд хамруулад иргэдийн санал хүсэлтийг байнга сонсдог болсон тийм хороог нь бас чагнаад урамшуулъя те шалгаруулад урамшуулъя гэдэг тийм төсөвч. Буян тул тухайн хороолол үргэлжлээ авахтаа засгийн газрын түүц машинаар авсан. Зөвхөн тэр түүц машин чи өөрөө ашиглахад хялбар юм шиг боловч тэрийг ашиглаж чаддаг маш олон иргэд сая байлаа да. Юу гэхээр гишүүдийн бас яг ажлын албанаас нь энэ дээр гишүүд өөртөө санаачлаа бас иргэдээ энэ дээр туслуулмаар байна гэд залуучууд бас зогсоосон. Тэн дээр зогсон залуучууд маань хэлэхэд бол маш энгийн юм ихсэн зарим тооны иргэд маань хөгчүүд маань мэдхгүй байна. Иргэнд бол технологийн хувьд иргэдэд туслалцаа хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр одоо газрын өргөдлийг онлайнаар аавна гэж байгаа бол бас нөгөө имэйл хаяг хэрэгтэй гэж байна. Имэйл хаягийг одоо яг ашигладаг хэдийн иргэн байх үлээ. Тийм учраас хороо олгон дээр зайлшгүй залуучуудыг гişүүд бол болдог шүү. Өнгөлч хоёр маань зайлшгүй суулгая гэж тэгээ залуучуудыг суулгая ноутбукийг гаргаж өгөө суулгая гэдэг юм ажил зохион байгуулж байна. Ерөөсөө 21-р зууны энэ технологиг л одоо 21-р тойрог маань маш сайн ашигладаг болох тийм зорилтны үдэс гişүүд маань энийг явж байна. Өнөөдөр энэ хорооны бүх энэ цуусан дарга нар маань очиод хорооныхоо группэнийх нь байна. Газрын өргөдлөө хэрхэн авах талаар бас тодорхой ойлголттой болоод одоо хорон дээр очиод иргэдэд мэдээлэл өгөх зорилготой. Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэ жил нийслэл 52 газарт иргэдэд газар өмчлөхөр болсон. Эдгээр газруудын байршлыг нарийн тогтоох зорилгоор газар өмчлөх асуудлыг төр хугацаагаар хойшлуулад байгаамаа. Ийхүү иргэд газар өмчлөх хүсэлтэд онлайнаар хэрхэн гаргахыг мэдснээр захиалга хүсэлтэд гаргахад нь хялбар болох юм а. Иргэд оршин суугаа ороотойгоо хамтран ажиллаж, сошиал медиаг ашиглаж эхэлснээр төрийн үйлчилгээ, мэдээллийг цаг тухайд нь авч чаддаг болсон талаар хорооны засаг дарга нар ярьж байсан юм а. Үйлчилгээг болохоор төрийн шуурхай хамгийн гол нь мэдээллийг яг үнэн бодтой яг иргэд маань яг мэдээллийг аль өнцгөөс нь авах нь зөв вэ, аль өнцг нь аль мэдээлэл нь зөв вэ гэдэг байдлаас нь бид нар хамгийн гол нь зөв мэдээллийг хүргэж тухайн шатных нь одоо газрын асуудал маань тур хугацаагаар хойшлсон. 4 сарын 1 гэхэд бид нар иргэд маань газрын асуудлаар мэдээлэл аваагүй энийгээ бид нар газраа өвчлөх талаар хүртэл ирж байхад энэ нь маань хойшлогдсон гэдэг үнэн зөв мэдээллийг сошиал медиа гэдэг нь тухайн бүрийнхээ мэдээллийг иргэдэд үнэн зөв бүтээгээр хүргэх одоо мэдээллийг хүргэж өгч байгаа зүйл юм л да.